аялагчтай аваад. За. Ер нь сайхан ууланд одоо ер нь яаж явуу? Ер нь байгаль явахтаа юуг авах уу? Яах уу? За. Одоо морин дээр би яаж зүг авч явах уу? Ер нь төөрсөн ганцаарчсан төөрсөн тохиолдолд ер нь яаж зүг чигээ олох уу? Байгалийн хувьд бол яаж зүг чиг хаашаага мэдэх үү? Тиймэрхүү юунуудаа бол ер нь заагаад. За. За та тэр талаас нь нэг сайхан манай энэ аялал сонирхогчдод сайхан ярьж өгөөч. Ер нь байгальд одоо хүн төөрлөө гэж бодоход зүг чигийн баримжааг яаж олох вэ? Тий. Байгальд одоо өдрөөр төөрлөө, шөнөөр төөрлөө, одоо явсан санаад хүн төөрлөө. Өдрөөр одоо хой модтой газар болоод ой модны уршаа харсан хэсэг нь юугаа модны мөчрүүд бүгд өртгөн байна. Аршигаа харсан талдаа бол мөчн баг байна. Шүн оройхон болоод явах юм бол од мөчтийн баримжаа багтаагаар ер нь байгалыг шинжин. Мөн. Уулын оргил тэгээд одоо хаан дов толгод байсан тэрийг ер нь хүн бол ажиглаж явах хэрэгтэй. Уцаад ер нь мөрөө одоо засгүй үед бол одоо мөр байхгүй тохиолдолд за одоо ер нь малын чим одоо ер нь олон удаа явсан нэг чимээрээ нэг замаараа явсан мөрийг чимгээл тийм чим бол одоо ер нь их олон жилийн улбаатай чимнүүч байгаа сүүлийн үед гарч байгаа чимнүүчгэл байгаа айлгалтны хороо готод ойрхон ирсэн тохиолдолд бас малын мөр чим байгаа. Амтны мөр чимээр хороо за энэ ер нь хаа үхийг бидэхгүй штэ. Тэгтээ зэрэг байгалийнхаа юугаар нь модны одоо одны нарны сарны гэдэг одоо ер нь үе баримжаа заавал өөрөө болсон. Шаа ингээд аялал сайхан өргөлжилгээл уул хангай ургамал амтэн ангөрөө сайхан мөр харах одоо байгальтайгаа яаж харьцах уу яаж явуул ямар газар одоо ер нь морьтой хүн яаж явуул унахгүй яавал одоо газрын үед явахдаа хаагур налмаас туугаас өсвөлөл Монгол хүн бол одоо бүгдийг л мэдэж авч сурах хэрэгтэй. За тэгээд уул усыг шинжихтэй бол одоо нөмөр ихтэй газар бол одоо зас сонгуурлах жишээний их салхитай шуургатай газраа бол галцгай зас нингэн байх. Тэгэл одоо ер нь ангийн мөр ер нь ам болвол одоо ер нь бас байгальд бол одоо маш их одоо ажиглаж чадвал ер нь хүнд бол маш их зүйлийг ер нь мэдрүүлж чадна. Намар одоо хаашаа ер нь голчлон идээшилж гин хаашаага ер нь нүүдэлж гин тэр нутагт ер нь ямар өвөл болох уу? Таргууны хичээ одоо яаж юу ах вэ? Таргуу ер нь яаж намар ер нь ямар хөө байдалтай байж байгаад ичв. Тэгээ шоу хүртэл одоо ер нь байгалийн амтэн байгальтаа ер нь одоо намар их орой буцахад цагаагаар хүртэл ер нь өвлөнөр нь жоохон чангатуу болдог. Шоу хорогдож одоо халуун орон луу нисгэд гөгчүүл ярьж идэг байсан. За одоо ер нь энэ намар нэг тиймэрхүү намар байна. Одоо урт намар юм да.
За энэ бол энэ өвлөг жоохон тиймэрхүү байх юм аа даа гал. Тэгэл одоо зэрэг цаг агаарын хүртэл их сайн шинждэг байсан. За таруу их хожуу гарч байна. Таруу хожуу гарна гэдэг чи одоо зон жоохон эртгэн болох бах. Хаврын сар жоохон онцгүй хэрнэ. Зуны үйлрэл их сайхан болох бах. Дэлгэр болно гэсэн тийм таамагтай байгаа. Сул шороотой, сул застай сайхан шавар намаг тиймэрхүү газар бол мөрийг бол ажиглахад их хялбар байдаг. Яг хоо зуны шүүдэр буусан үед бол мөрийг бол ажиглаж болно. Одоо шүүдрийн ус хаашаа буусан байна. Энэ ямар хэмжээний биетэй ямар амтын явж юу гэдэг нь хүртэл мэдэгдэнэ. Өвсний гიშгэлт, өвсний налалт. Тэгэл усны уналтаас өсвөлэл их л олон шинжэндээ амар минь цай явж гин үү гэдэг болохоос хурдан яваад иргүү гэж ерөөсөө хүн асуудаг бай. Тийм учраас сайхан нэгэнтээ хайртай, нэгэнтээ тустай, дэмтэй одоо энэ аялалд бүгдөө нийцэрхүү нэг баг, нэг бүрэлдэхүүн болж явж байгаадаа л их талархаж явдаг да. Тэглээд биднээс байгалийн бүтээл, байгалийн амтэн уул хангаатайгаа хэдий ч нэ сайхан харьцаж, хэдий ч нэ уул хангаагаа баясган, хэдий ч нэ гişиг өгөөж авдаг, гүтдэг. За ер нь бол одоо Монгол хүн морой унаас орчиход бол морьчи ер нь одоо өөрөө маш их халуун энерги дамжуулж яадаг. Өвлийн хүүтэнд хүн морин дээр дардгуу. Морьч нь өөрөө халуун амьсгаг маш их хүний бие рүү илгээж өгдөг. Сайн Монгол ёсоо дээдлж морой сайн хэрэгж сураасай. Сайхан аялалдаа бүгдөө нэгдэрээ л гэж уриалъя да.